За ийхүү миний Швейцар дахь нэгэн өглөө ингэж эхэлдэг. Atomic Habit энгийн дадал номыг баахан онол ярьсан бол уучлаарай. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ real life дээрх миний энгийн дадал хэрхэн үргэлжилдгийг хамтдаа харцгаая. Өглөө босоод би хамгийн түрүүнд цонхоо онгоолгоод унгасаа гаргадаг. Ингээд дараа нь цонхоор байгалийн сайхныг хараад энгийн 3 дадлыг хэрэгжүүлдэг байгаа. Өглөө босоо сайхан ороо хураадаг. Ороо хураах юм бол ажил үйлс чинь бүтнэ гэж үргэлж ээж минь хэлдэг. За дараа нь би бэлтгэлийн хувцас шууд орныхаа хажууд тавьдаг. Өглөө босоод бэлтгэлийн хувцас шууд өмсчих юм бол дасгалаа хийхээс өөр арга замгүй болтгоо. Гантелуудаа орон дороо нуудаг. Ягаад гэвэл хөрш айлны маань бяцхан хүүхэд орж ирээд эн тэндгүү шитгэхэд байдаг аюул байдаг. За ингээд шкаф онгоолгоод өнөөдөр би юу өмсөх вэ гэж би огт санаа зовдөггүй. Ягаад гэвэл надад 5 цамц 5 өмд бэлтгэлийн хувцас байдаг. Тийм учраас би чухал зүйлдээ анхаарлаа хандуулад таарлцах хугацаанд шууд өмсчихдөг. Ингээд миний минимал амьдралын хэм маяг бол миний Atomic Habit шүү дээ. За ингээд харах юм бол хувцсны шүгэний маань 80% нь нөхрийн маань хувцас эзэлдэг. Ингээд 20% нь би нэг хэн яг, нэг пижак, нэг малгайтай цамц байдаг. За ингээд толинд харж өөрийн булчингаа хэрхэн өсөн хөгжиж бүг хараад сайхан сэтгэл хангалуунаар гарч гүйдэг байгаа. Гүйдэг дадлыг хэрэгжүүлэхээр 1 жил болж байна. Энэхүү дадлаа хэрэгжүүлсээр, гүүсээр байгаа лаанаг харж байна. Амандаа цус амтгтдалгүйгээд амьсгаадан гэртээ орж ирээд дасгалаа үргэлжлүүлдэг байгаа. За өнөөдөр бол миний гарны өдөр. Гарны дасгалаа хийгээд сүнэж чадахгүй байгаа би хичээсээр байна удахгүй сайн сүнэдэг болно. За ингээд боксинг цогцолтоо хийж дургуун үргээд байгаа хүнийг бас цохоод авна. Баруун гар, зүүн гар гэдэл дасгалаа хийсээр. Заримдаа надад гантел олддггүй. Тэгвэл би шууд хөлөө өргөдөг байгаа. Бөксөө дааж ятг өргөж би сүүлийн дасгалаа хийсээр гэртээ орж ирдэг. Ингээд би хамгийн түрүүнд өглөөний цайндаа овёс иддэг. Аяг уусны дараа овёс идэх нь эрүүл мэндэд маш их ач тустай. Ингээд миний эрүүл мэнд гоо сайхны нууц бол овёс. Тийм ээ. Сүүлийн хэдэн жил туранхаа сайхан амьдарч байгаагийн нууц бол овёс үлээ. Овёс эзнэр илүү лөөх хайлж фибер буюу гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулдаг байгаа. Эслэг маань ингэснээр та өдөр болгон хүн дээр бие засах боломжтой. Ингээд өглөөний зөв хоолой идсний дараагийн хийдэг хамгийн гол зуршил бол Бурхны үг Библийг уншаад ажил хичээлдээ ордгоо. Ийхүү миний нэг өдрийн дадалтай хамт байсан баярлалаа. Баяртай.